Уг нь бол энэ тусдаа конвенцээр зохицуулагддаг үйл ажиллагаа нь ийм байгууллага гэж би уг нь ойлгоод байгаа юм. Нэр нь бол маш тодорхой. Ирээдүйн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг дормжлон харьцан шийдэхин эсрэг конвенц гэдэг. Тэгээ энд манайх одоо аль 2022 онд илсэн юм уу? Тэгээ тэрнээс хойш нэмэлт протоколд нийлсээд ингэж яваад байгаа гэдгийг. Тэгээ энийг ингээ уншихаар энэ конвенцийн одоо байгууллага энэ олон улсын байгууллага нь өөрөө зөвлөмж өгөөд идэм биш та удаа. Тэгээ энэ зөвлөмжийг ингээд үзэхээр бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдэг энэгээр дүүр ингээд бичсэн байгаа юм л та удаа дараагийнх зөвлөмжөнд. Тэгэхээр энэ байгуулагч одоо бие дааж хараат бусаар ажил гэж хэлээд байгаа энэ зөвлөмж нь одоо хүний эрхийн үндэсний комиссоос тусдаа бие дааж тусгаар байдлаар ажил гэж зөвлөд байна гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ бид нар маш их ойлголтын зөрүүтэй байна л да. Зарим гишүүд болохоор эн чи яг нэг байгууллага, нэг дотроо байж ах хэрэгтэй гэдэг. За хоёрдугаарт энэ улсын хурал маань өөрснөө асар олон тогтоол гаргажээ. Нийт 5 тогтоолын биелэлтийг дүгнээд 45.8% буюу хэрэгжилт хангалтгүй гэж дүгнсэн юм байна. Тэгэхээр энэ улсын хурлын тогтоолууд чинь бараг хэрэгжихгүй байгаад байна. Тэгэхээр энэ тогтоолууд одоо яагаад хэрэгждэг юм бэ? Хэрэгжих ёсгүй эсвэл буруу тогтоолууд гарцсан болов? Би одоо бас гайхаж байна л да тий. Өдний хүртэлгээ тэрэн дотор нь энэ бие даасан байдалтай холбоотой бас зүйл заалтууд байгаа гэж би ойлгоод байгаа. Тэгээд хэрвээ нэгэнт одоо энэ хэрэгжих боломжгүй бол энэ тогтоолуудаа бараг хүчингүй болгох хэрэгтэй болов. Нилээн дээр үеэс л ихсэн ийм тогтоолууд байгаад ах юм. Эсвэл энэ зөв зөвтэй тогтоол байсан юм а гэж үзэх юм бол сая бас гишүүдийн үгэнд гарч ийн. Засгийн газрыг шахах хэрэгтэй байх. Энэ одоо улсын хурлаас даалгавар болгож өгсөн энэ 5-5 тогтоолоо хэрэгжүүлээч. Холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлтөө оруулаач. Зааглаж ангилах хэрэгтэй бол зааглаж ангилаач. Бүх юмыг энэ конвенцийн өгсөн зөвлөмжийн дагуу хийх хэрэгтэй байна. Нэгэнт илссэн бол үндсэн хуулинд ч хүртэл байгаа шүү дээ. Олон улсын гэрээ конвенцаа урьдчилж дагнаа гэд. Тэгэхээр энийхээ дагуу бүх хууль тогтоомжоо өөрчлөх ёстой. Тэгэхээр засгийн газар ажил хийхгүй байгаа юм байна гэж би харж байна. Тэгэхээр энэ өгсөн тогтоолын дагуу засгийн газар ажил хийх хэрэгтэй. Энийг хууль зүйн байнгын ороо шахах хэрэгтэй. Эсвэл улсын хурал маань өөрөө буруу зөрүү тогтоол гаргацсан юм бол энэ тогтоолоо хүчингүй болох хэрэгтэй болов уу гэж бодож байна. За баярлалаа.